Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Nvidia компаниас хамгийн сүүл шинээр худалдаанд гаргаад байгаа 5000 сувралын RTX 5070 Ti болон 5070 картуудын товч танилцуулгыг сонирдуулах гэж байна. Тэгээд энэхүү картуудын талаар бол интернетээр нэлээд их мэдээлэл бас тавигдсан байгаа. Тэр дундаа жишээлх юм бол YouTube-ээр мэргэжлийн сувгууд бол нэлээд олон тойм шинжилгээ гаргасан. Тэгээд тэрний нэг бол hardware unbox тэр үндэслээ та бүхэнд одоо нэгтгэхэд нэг товч тойм хүргэх гэж байна. За тэгээд энэ 5070 картууд маань 50 оны ихээр буюу 1 сарын сүүл 2 сарын ихээр худалдаанд гарсан 5080 болон 5090 картуудын араас одоо 2 дугаар ээлжинд гарч байгаа карт гэж хэлж болно. За тэгээд 80 болон 90 картууд бол хамгийн өндөр одоо зэрэглэл гэж хэлэх юм уу? Зэрэглэлийн картууд байдаг бол 70 цувралын карт бол ер нь олон жилийн туршид бол одоо яг mid range буюу одоо дунд хэрэглээний буюу одоо нийтийн хэрэглээнд бол тохиромжтой гэж үнэлэгддэг. Нэлээд одоо хүмүүсийн дунд түгээмэл хэрэглэгддэг карт байгаа. За тэгээд та бүхэн хүснэгтэн дээр харж байгаа эхний баг нь болохоор RTX 5070 Ti гэдэг карт байна. Тэгэхээр эхний ээлж нь 5070 Ti-ийн талаар яриад тэгээд араас нь 5070 картын тухай ярилцгаая. Тэгээд 5070 Ti болохоор үндсэндээ 4070 Ti Super гэдэг картын яг одоо залгамжлагч гэж хэлж болно. 4070 Ti-ийн бол залгамжлагч биш. Яагаад гэвэл үзүүлэлтийн хувьд болохоор 4070 Ti Super гэдэг энэ 2 дугаар баганд байгаа карттай бол нэлээд ойролцоо гэдгийг та бүхэн үзүүлэлтээс нь харж болохоор байна. За тэгээ одоо үзүүлэлтийг харах юм бол аль аль нь үндсэндээ 1 жилийн зайтай одоо гарсан картууд. Тэгээд гол үзүүлэлт нь гэх юм бол одоо core configuration гэж байгаа. Одоо энэ картын гол үзүүлэлт цөмүүд байгаа. Тэгээд эхний тоо нь болохоор тэр 8960 гэж байгаа нь болохоор CUDA core буюу shading unit гэдэг байгаа. Энэ болохоор гол тооцооллын цөмүүд байгаа график картныгаа. Тэгээд 4070 Ti Super-аас үндсэндээ нэг 5-6% орчмоор илүү болсон байна энэ цөмийн тоо. За тэгээд хоёр дахь нь болохоор 280 гэдэг байгаа нь болохоор Texture Mapping Unit TMU гэдэг байгаа. Энэ нь болохоор илүү хиймэл оюун болон тэр чиглэлийн тооцоо руугаа илүү хэрэглэгддэг. За энэ нь болохоор мөн л нэг 6 орчим хувиар нэмэгдсэн байна өмнөх одоо үеийн картаасаа. За харин Render Output Unit буюу ROPS гэдэг байгаа. Энэ нь болохоор дүрс боловсруулах нэг гэж хэлэх юм уу? Энэ нь болохоор өмнөхөөсөө болохоор нэг 15 орчмоор багассан харагдаж байна. За тэгээд дээрэс нь GPU-ийнх нь boost clock гэж нэрлэдэг байгаа. Авч болох дээд хурд нь бол арай багассан. Гэхдээ том ялгарх онцлог нэх юм бол энэ хүү шин цувралын карт маань болохоор GDDR7 гэдэг шин одоо санах хойно энэ стандарт руу шилжиж байгаа. Тэгснээр хурдных нь санах хойно хурд нь 28 гигабит per second болж нэмэгдсэн. Тэгээд мэдээлэл дамжуулах урсгалын нийт хурд гэх юм уу bandwidth гэдэг байгаа. Тэр нь болохоор 896 болж бас нэлээд өндөр хувиар нэмэгдсэн харагдаж байна. За тэгээ хамгийн доор нь болохоор нийт авах одоо шаардлагадах дээд тижэл буюу ваттаар хэмжигдэж байгаа. Энэ хүү үзүүлэлт нь бол нэлээд ойролцоо байна. За тэгээд яг энэ үзүүлэлтээр нь харах юм бол энэ хоёр карт бол айхтар хол ялгаатай биш. Ер нь бол ойролцоо гэж харагдаж байна. За тэгээ хамгийн сонирхолтой нь мэдээж зах зээл дээр одоо гаргахаар нэрлсэн үн гэж байгаа. Нэрлсэн үн гэхдээ бодит үн хоёр бол одоогоор зөрөөд байгаа. Тэрний талаар үргэлжлүүлээд ярина. Яг зах зээл дээр нэрлсэн үн нь болохоор 5070 Ti нь болохоор $50-аар хамдраад $750 хэмээн зарласан байгаа. За тэгээд энэ хүү хоёр картын одоо хооронд нь харьцуулаад 5070 Ti болон 4070 Ti Super ногоон болон шар ногоон өнгөөр тэмдэглэсэн байна. 16 одоо сүүлийн үеийн нэлээд өндөр үзүүлэлт шаарддаг гейминг дээр харьцуулт хийхэд үндсэндээ нэг цөөн хэдхэн хувийн зөрүүтэй гарсан байна. Энэ болохоор 1080p буюу Full HD гэх цэгийн ягтрал дээр. За тэгээд ер нь аль аль нэг 160 FPS хувьцаа болсон байна. За 160 бол нэлээд өндөр байна. За тэгээд тэрний араас болохоор 4070 Ti гээд бол карт мушигж байгааг харж байна. Тэгээд тэрний араас болохоор 7900 XT 4070 Super гээд тэд нар нь болохоор арай илүү хоцрогдолтой харагдаж байна. За тэгээд тэрний доор нь 30 90 4070 гэх мэт картууд явж байна. За тэгээд мэдээж энэхүү картууд маань болохоор 1080p буюу Full HD гэхээс илүү
1440p буюу манайхаар Quad HD 2K гэдэг энэ нягтралд зориулагдсан гэж Nvidia-гаас ер нь бол зөвлөж байгаа. За тэгээ яг энэ нягтрал дээр нь аваад үзэх юм бол энэхүү хоёр картын хоорондын зөрүү үндсний нэг 7% гэж харагдаж байгаа. Яг одоо үндсэн ажиллагаа, хүчин чадал, FPS гаргаж байгаа үзүүлэлт нь 7% зөрүүтэй гэж хэлж болохоор байна. За тэгээ 7% зөрүүтэй байсан бол 4K гэдэг байгаа. 2160p буюу одоо 4K гэж зэгийн ятрал дээр болохоор аль нь ер нь бас нэг 70 гаруй FPS-тэй. Энэ дээр бол зөрүү нь арай илүү харагдаж байна. Гэхдээ ер нь аль карт нь бол яг full 4K дээр бол ажиллуулахад бол нэг төдийлөн тохиромжтой ш. Тэрэн дээр та бүхэн харж байгаа 5080 4090 гэсэн картууд бол илүү тохиромжтой, илүү зориулагдсан байгаа. За тэгээд түүнээс гадна Nvidia-гийн бол бас гол технологи, урдаа ярддаг технологи бол Ray Tracing гэдэг. Одоо нөгөө гэрлийн дүрслэлийг яг бодит юм шиг одоо тооцоолоод одоо нарны гэрэл цонхны цанаас орж ирж байгаа ч гэдэг юм уу, цацрах туяа ч гэдэг юм уу, иймэрхүү одоо яг нарийн тооцоололт Ray Tracing гэдэг байгаа. Гэрэл сүүдрийн гэрэл түлгийн одоо энэ тооцооллыг маш гоёор харуулдаг. Энэ технологиг бол Nvidia компани картууд бол нэлээд сайн ашигладаг байгаа. За тэгээд 1080p буюу Full HD дээр болохоор 5070 Ti-ийн 4070 Ti Super-ээс бараг үндсэндээ ялгаагүй. За үндсэндээ нэг 2% л зөрүүтэй харагдаж байна. Харин 4070-аас бол жишээлх юм бол хамаагүй илүү байгаа бол харагдаж байна. Нэг бараг 30% орчим илүү байгаа харагдаж байна. Тэгэхээр хэрв та 4070 Ti Super-тэй бол 5070 Ti бол зайлшгүй шаардлагатай карт биш гэж дүрс зураг харагдаж байна. За тэгээд 1440p дээр Quad HD дээр болохоор энэхүү хоёр картын зөрүү бол арай жоохон зайтай. Гэхдээ ер нь бол 6% л зөрүүтэй гэсэн аль нь 80 FPS тавж байна. Тэгээ түрүүн бичлэгийн одоо энэхүү видеоны ихэнд та бүхэнд хэлсэн гол одоо цөм болон тэр нэгжүүд нь CUDA Core тэр TMU гэдэг байгаа эдгээр нь болохоор 6% зөрүүтэй байсан. Тэгээ тэр нь яг энэ дээрээ бол бас батлагдаж одоо яг үзүүлэлтийн зөрүү нь бол 6% тай байна гэж харагдаж байна. За тэгээд 4K дээр болохоор Ray Tracing угаасаа энэ хоёр карт дээр сайн явахгүй тул тэрийг бол алгассан. Тэгээд одоо үндсэндээ эрчим хүч зарцуултыг харж ярих гэж байна. За тэгээд энэхүү хоёр карт маань за Starfield-гийн жишээн дээр явж байна л да. Нийтдээ болохоор 5070 Ti-ийн нийт тэжээл зарцуулалт нь болохоор 343 Вт гэсэн бол 4070 Ti Super нь 354 гэдэг нэг одоо үндсэндээ 10 хүрэхгүй хувь орчим зөрүүтэй байна гэсэн үг. Тэгэхээр харьцангуй ойролцоо гэж байна. Харин энэ хоёр картыг дүүцэх 7900 XT гэдэг AMD-ийг авахлаараа 422 буюу нэлээд зөрүүтэй гэж харагдаж байна. За тэгээд саяных болохоор одоо бичлэгийн ихэнд $750 үнэлэгдэнэ гэж ярьжсэн боловч яг одоо зах зээлийн одоо бодиттоор бол хамгийн ямтхан олдож байгаа нь одоо Америкийн зах зээл дээр болохоор та бүхэн ногооноор харж байгаа $900 борлуулагдж байгаа. Хамгийн хямд олдож байгаа хөлбөр нь за бүр 900-аас ч илүү 970,000 гэд гараа явцсан ч тохиолдлууд байгаа. За яг 1000 гэд тооцоолоод үзэх юм бол одоо яг үн аншны ашигт байдлаараа 4070 Ti нь болохоор дээдхийнх нь мөрн байна. Илүү ашигтай болж таарж байгаа cost per frame 1 FPS нь $11.26 гэж тооцоолж болж байна. Тэр 71 FPS-ийг үнд нь хуваахаар 5070 Ti болохоор 1 FPS нь $11.39 гээд төдийлөн бас 4070 Ti буюу өмнөх үеийн картаас яг үн ханшийн хувьд бол ашигтай биш гэсэн дүр зураг харагдаж байна. За одоо манай Монголд бол бас онлайнаар одоо компьютерийн эд анги борлуулдаг дэлгүүрүүдээр бол орж ирсэн сурагтай байгаа. Тэгэхээр та бүхэн сонирхоод үзвэл зарагдж байгаа. Зүгээр яг өөртөө одоо гаднаас захиалъя гэх юм бол яаж одоо ямар дүр зурагтай байна гэдгийг харъя. Энэ USA Shop гэдэг энэ шууд Америк дээрээс Amazon дээрээс бүтээгдэхүүн хайгаад
тэгээд захиалах болцоотой ийм сайт гэдэг би бол өөрөө турш үзээгүй, зүгээр энэ дээр хайхад яг юу гарч ирж ийн гэ 5070 Ti гэ тай. Тэгэхээр 5070 Ti болохоор ангилах гээд бага үнэтэйний хинд нэгчи. Тэгэхээр яг юу гэж харагдаж байна вэ? Хамгийн амтхан үндсэндээ гигабайтын карт 3,450 буюу үндсэндээ за хань шуулныг 3,500 тагах 950-аас ч дээшээ үнэтэй доллароос илүү үнэтэй байгаа юм байна. Манад бол одоо яг хідээр зарж байгаа нарийн мэдэхгүй байна. Бараг магадгүй 3 сая 8,900 4 сая ч гарч иж магадгүй. Тэгэхээр яг хуу Америкаас болдог бол захиалах нь арай ашигтай иж магадгүй. Гэхдээ манахаас авснаар бас баталгаа тугацаа эргэж буцах эзэнтэй хаягтай гэдгээрээ бол бас даваа талтай. За тэгэхээр та бүхэн харж байгаа үндсэндээ уг нь бол зах зээлийн зарласан үн нь болохоор $750 гэдэг байгаа. Тэгээд $750 гэхэр чинь 3,500 орчим төгрөгөөр бодох юм бол 2,600,000 төгрөгийн зах зээлийн нэрэлсэн үнэтэй карт байгаа. Гэтэл одоо 2,600,000 карт одоо Amazon дээр жилийн 3,400,000. За тэгээд наашийн ирэх тээврийн зардал гээд бас магадгүй 50,000 нэмэгдэн. Тэгээ 3,500,000 төгрөгийн карт болж таарж байгаа. Тэгэхээр бараг 900,000 төгрөгийн зөрүү гараад байна. 4070 Ti Super бол өөрөө бараг 3 сая орчим төгрөгөөр борлуулагдж байгаа бах. Тэгэхээр 6% ялгаатай ийм карт дээр болохоор 4070 Ti Super-тэй бол эсвэл тэрнээс илүү карттай бол 5070 Ti бол төдийлөн ашигтай одоо сонголт биш байна гэдэг дүр зураг харагдаж байна. За тэгээд 5070 гээд картын талаар тавьж ярилцъя. За 5070 болохоор үндсэндээ одоо энэ 2 дугаар баган дээр 3 дугаар баган дээр харагдаж байна. Энэ болохоор өмнөх үеийн 4070 Super гээд картын одоо залгамжлагч буюу халааг авч байгаа ийм карт. Аль нь бас 1 жилийн зөрүүтэй гарцгаасан. Тэг яагаад тэгж хэлж ийн гэхээр бас харьцангуй үнийн хувьд ойролцоо, тэгээд үзүүлэлтийн хувьд бол бас харьцангуй ойролцоо ийм хоёр карт байгаа. За тэгээд үзүүлэлтүүдийг харах юм бол 5070 нь болохоор 4070 Super-ээсээ зарим үзүүлэлтээрээ бол одоо цөмийн тоо болон боловсруулах нэгжийн тоогоор бол арай багассан боловч GPU boost clock гэдэг авах дээд хурд болно GDDR7 санах ойтой болсноороо илүү шинэлэг гэж тооцогдохоор байгаа. За тэгээд хижээл зарцуулалт нь ч гэсэн 4070 Super-ээсээ бас 30 ваттаар арай илүү. Тэгэхээр удаандаа бол эрчим хүчний хэмнэлтний горим нь болохоор 4070 Super нь бол арай илүү гэж харагдаж байна. За тэгтээ яг нарийн харьцуулт руу харъя. За тэгээд энэ харьцуултыг ярахаас өмнө өнгөрсөн он Nvidia компани гүйцэтгэх захирлын Jason Huang гэдэг хүн танилцуулга дээр энэ оны ихээр байлоо 5070 гэдэг карт бол 40-90 шиг одоо ийм үзүүлэлттэй. Тэгтээ $550 гээд $549 гээд зарлж байсан. Тэгээ одоо энэ талаар бол маш олон одоо мэргэжлийн сувгууд болон сайтууд бол жишээ харьцуулт хийсэн. Тэгээд хамгийн одоо тод жишээ дараагийн слайдн дээр бүгдээр харцгаая. За энэ хамгийн сүүлд гарсан Indiana Jones and the Great Circle гэдэг Indiana Jones-ыг мэдж байгаа Harrison Ford-ын тоглосон киноны суурал байдаг. Тэрэн дээр үндэслсэн юм гейм байна. Тэгээд энийг зүгээр 4K биш ердийн одоо Quad HD буюу 1440p дээр зарим үзүүлэлтүүдийг нэлээд хай болгоод тэгээд ray tracing гэдгээр ажиллуулахаар 5070 гэдэг карт маань болохоор ерөөсөө 13 FPS-тэй явж байгаа. Гэтэл 4090 гэдэг карт нь бүр 73 FPS буюу 6 дахин хурдан. Тэгэхээр яг бодит байдал дээр нөхцөл байдал дээр болохоор энэ 5070 гэдэг карт маань болохоор 4090-тэй яг бодиттоор бол ямарч дүүцэх бол боломж байхгүй. Зүгээр тэр Jason Huang-ийн хэлсэн гол зүйл нь болохоор нөгөө multi frame generation гэдэг нөгөө дэлгэцэн дээрх FPS-ийн тоог 4 дахин үржүүлж харагдуулдаг. Тэглээ гэхдээ одоо яг ажиллагаа нь бол сайжрахгүй, харахад тоо нэгссэн. Гэхдээ одоо хариу үйлдэлийн дэлгэцийн хөдөлгөөн response time гэдэг байгаа. Эдгээр нь болохоор ахихгүй зөвхөн FPS-ийн өсгдөг нэг тийм технологи одоохондоо бол бас тийм одоо хүмүүс бол ам сайтай биш байгаа. Тэр технологиор л ойролцоо харагдуулж болж байгаа болохоос яг бодит хэрэглэн дээр болохоор
ингэж гарч ийн. Тэгээд энэ яагаад ийм зөрүүтэй гараад байна гэхээр үндсэндээ 5070 болон энэ RTX 4070 Ti 4070 Super 4070 гээд картууд бүгдээр 16-аас бага гигабайтын хэмжээтэй санах байтай. Тэгэхээр түрүүний ярьсан 5070 Ti болохоор 16 гигабайтын санах багтаамжтай. 5070 нь болохоор 12 гигабайт. Тэгэхээр одоо энэ Indiana Jones-ыг дээрх үзүүлэлтээр явуулахад 12 гигабайт хүрэлцэхгүй болж байгаа тул энэ хүү одоо видео memory буюу санах хойно болохоор хангалтгүй. Тэгээд нөгөө энэ Indiana Jones-ыг бүрэн хэмжээгээр ажиллуулж чадахгүй. Тэгэхээр сүүлийн үеийн одоо game application дээр VRAM их шаарддаг эдгээр програмууд дээр болохоор багада 4070 Ti Super буюу 16 гигабайт санах хойтой Nvidia-гийн карт AMD-гийн болохоор энэ 7000 цувралын картууд бол уг нь 20 гаруй гигабайттай. Гэхдээ яг ray tracing дээр болохоор бас үйл ажиллагаа нь тар байгаа тул дараагийн үеийн шин буюу 9000 цувралын картууд нь бол илүү сайжирна гэсэн ийм яриатай байгаа. За тэгээд 1440p дээр ийм байгаа бол 4K буюу 2160p дээр болохоор RTX 5070 дээр 4070 Ti 4070 Super 4070 гэх мэтлийн 3070 дээр болохоор энэ хүү Indiana Jones нь ерөөсөө бүр эхлэхчгүй гацаад ажиллахгүй байна. Гэтэл 40 эргээд карт маань болохоор бүр 50 FPS-тэй бүр хол тасархаа бүр хэдэн мянга дахин илүү гэж одоо хэлж болно. Үндсэндээ учир нь 0-ыг 50-тай харьцуулахаар мэдээж хамаагүй илүү гэж гарч байгаа нь ойлгомжтой. За энэ дээр болохоор ингээд үндсэндээ 5070 гэдэг карт $550-аар 4090-тэй адилхан үзүүлэлттэй явна гэдгийг бол шууд няцаатсан хүмүүс болохоор. За тэгээ одоо яг бодит харьцуулт руу явъя. За тэгээд ингээд 16 сүүлийн үеийн гейм дээр бас ахаад жишсэн байгаа. Тэгээд энэ дээр болохоор ямар үр дүн гарсан гэхээр 5070 карт маань тод ногоон өнгөтэй 109 FPS дунджаар авсан. Энэ нь болохоор 4070 Super-с 1% илүү, ганцхан хувиар илүү. За тэгэхээр 5070 карт маань болохоор өөрөө ямар үнэтэй зах зээл гарсан гэхээр $550. Тэгэхээр 3500 орчмаар авахар чинь бараг сая 2 сая руу өгч байгаа үнэтэй карт. 4070 Super болохоор бас нэг тиймэрхүү үнэтэй зарагдж байгаа. Гэхдээ яг бодит байдал дээр ямар үнэтэй вэ гэдгийг бас бүгдээрээ харцгаана. За тэгэхээр ямар ч гэсэн 1440p дээр болохоор энэ хоёр карт үндсэндээ адилхан байна гэж харагдаж байна. За тэгвэл 4K буюу 2160p дээр зөрүү нь бол арай жоохон том болсон. Гэхдээ энэ хоёр карт маань аль аль нь 4K дээр бол явах ер нь зориулттай биш. Энийг ч гэсэн дундаж FPS-ээс нь харж байна 60 63 гэдэг бол төдийлөн өндөр үзүүлэлт биш. За тэгвэл нийлбэр дүнгээр бол 5070 карт маань дээдлэн 4070 супер картаасаа дээдлэн 5% илүү хурдан байна гэж харагдаж байна. За тэгээд буцаад нөгөө ray tracing гэдэг байгаа технологи руу орж байна. За тэгээд 1440p дээр нөгөө Indiana Jones-ыг хасаад жишгээр дунджаар 4070 супер нь болохоор 5070-аас бүр илүү гарцсан. 1-2% илүү гарцсан. 71 FPS-тэй бол 5070 нь одоо өнгөрсөн жил гарсан картнаасаа илүү удаан байна гэж харагдаж байна. За тэгээд 4K дээр яаж байна? 4K дээр болохоор 5070 нь одоо 1 FPS-ээр арай илүү урд нь гарсан харагдаж байна. За тэгээд хижээл зарцуултыг нь харах юм бол энэ хоёр карт маань за Starfield дээр 5070 301 504070 Super нь 307 гэсэн FPS-тэй буюу ер нь бол тун адилхан ойролцоо байна гэж харагдаж байна. За тэгээд яг одоо 5070 гэдэг картыг онлайнаар хайх юм бол яг юу гэж харагдаж байна гэд ямар сонголт ямар үнээр хамгийн амтхандаа бас авч болохоор байна гэд бүгдээрээ сонирхоод үзье. Тэгээд хамгийн бага үнэтэй нь хиндэ гэд хайхаар за энэ бол биш вэ 4060 гэж байна 3070 5070 за энэ л байна л да ер нь бол Ventus 2X гэдэг 2 сенстэй энэ бол PNY за энэ ч бас байж болох юм ерөнхийдөө 2,400,000 мянгаар хамгийн хамтдаа орж ирэх нь байна. 2,400,000 гэхэр чинь 3,500 хуваахаар за тэгээд тээврийн зардлыг бас оруулчихъя да. Тэгэхээр 2,450,000 гэдэг
бодчих багцаагаар штэ. Тэгэхээр $700. Тэгэхээр $550 карт $700. Гэтэл нөгөө 5070 Ti чинь уг нь $750 карт ш. Тэгэхээр бараг 5070 Ti-ийн үнээр энэ 5070 гэдэг карт авах тийм зүр зураг харагдаж байна. Тэгээ хамгийн одоо базаахгүй мэдээ гэх юм уу? Энэ 5070 гэдэг карт маань өөрөө 4070 супер гэдэг карттай. Одоо тун ойролцоо 1%-аар илүү юм уу? 1%-аар бага. Нэг тиймэрхүү байна. Тэгэхээр ер нь 4070 юм уу 4070 супер карттай хүмүүс бол 5070 гэдэг картыг авах ямар ч ашиггүй, ямар ч одоо өр өгөөжгүй, зөрүүгийг мэдрэхгүй гэсэн үг. Магадгүй та 3070 гэдэг карттай бол тэр картыг бол шинжлээд 5070 буюу 30 цувралтай бол магадгүй 5070 руу шилжихэд бол бас боломжийн юм байна гэсэн ийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр яг одоогийн байдлаар бол энэ картуудын үн болго олдоц. Ялангуяа энэ RTX 50 цувралын 5070, 5070 Ti. За 5070 бол арай гайгүй байж магадгүй. 5070 Ti, 5080, 5090 картууд бол зах зээлийн зарласан үн нь болохоор зах зээлийн үн зарласан үнээс хамаагүй өндөр байгаа тул 4070 Ti супер ч гэдэм үү ийм картуудтай хүмүүс бол шилжээд ямар ч ашиггүй юм байна гэсэн дүгнэлтийг бол хувьдаа гаргахаар байна. За тэгээд өнөөдөртөө ингээд өндөрлөе. Та бүхэнд сонирхсан зүйл юм уу асуух зүйлээ сэтгэлдээ үлдээгээрэй. Тэгээд энэхүү мэдээлэл та бүхэнд таалагдсан бол лайк дарж бас дагаарай. Тэгээд дараагийн бичлэгээр дахин уулзцгаая. Түр баяртай. Баярлалаа.